TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Сайн бацгаана уу? Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн ээлжилт нэг дугаар эхэлж байна. Сонсогч та гэрлээтэй хамт байна. Сайн бацгаана уу? Би Жимсэн. Энэ удаагийн дугаараар гэрлээд хоёр хамтдаа хөтлөх болно. Найдвар доторх эмэгтэйчүүдийн маань өнөөдрийн ярилцах сэдэв бол гэрлэлтийн талаар байгаа. За тэгээ гэрлэлт гэдэг үгийг сонсохоор таны хувьд яг ямар шүү бодол, ямар мэдрэмж төрж байна вэ? Тэр талаараа гэрлээ хуваалцаж болох уу? Тэгээ тий. Миний хувьд заримдаа гэрэлтийн тухай бодохоор жаахан нервтэй санагдаад идэв. Бас сэтгэл хөдлөсөн гоё мэдрэмжтэй ч юм шиг тий. Гэрлэгүүдээ би яг тийм мэдрэмж авч ирсэн. Нилээд нөгөө сандарч твцсэн хэрнээ амирх нөгөө баяр хөөргийг мэдэрч ирсэн. Тэр айгүй гоё мэдрэмж байсан. Харин яг хурим гэрлэлт гэж бодохоор бид нэр зөндөө их бэлтгэл ажил, бас зөндөө төлөвлөгөөнүүд гаргаад тэгээ тэр бүхнийхээ ард харах гэдэг их явдаг тий. Миний хувьд нэг юм санаанд орчихлоо. Тэгээ нөгөө бид нарыг хүүхэд байхдаа айл гэрдэж бид нарыг айгүйх тоглодог гэсэн нөгөө чулуугаар өрөөл аав ээж болол тий. Тэгж тоглохдоо аав ээжүүд маань хоорондоо яаж ярьж юу хийдгийг бүгдээ яг гэр бүлдээ болдог зүйлийг дуурайгаал тоглодог байсан шүү дээ тий. Харин тийм тий. Надаас аав ээж хоёрын харилцаанаас үлдсэн олон сайхан дурсамжууд байдаг. Тэгээд сайхан амттай хоол олжээ гэж аавын хэлхийг ээж сонсоод аюу нөө баяртай байгаа нь илт харагдчихэдэг. Тэгэд ингээ бодохоор нөө ээж намайг гэрээ эзэгтэй бодлох гэж сайн бэлтгэжээ гэдгийг хардаг. Тэгээ сэтгэл гарган сайн хоол хийж сургасан байна гэж бас хардыг. Харин манай аав болохоор гэр орон цэвэрхэн цэмцгэр цэгцтэй ах юм бол тийм одоо нөгөө юу гэх сэтгэл хангалуун өөдрөг гэдэг. Тийм болохоор ээж маань нөгөө гэрээ цэвэрлэх байдалтай айгүй их анхаарал тавьдаг. Өдөржингөө л гэрээ эмхэлж цэгцлээл тэгэл тэрэндээ л өөрийгөө зориулдаг хүн байсан. Тэгээ бид нарт байнга л хэлдэг байсан. Авсан юмаа буцаагаад яг одоо байранд нь тавь. Энэ үгийг чсэн одоо ч гэсэн би бас яг хүүхдүүдтэй хэлдэг. Тийм шүү те. Гэхдээ манай аав ээж хоёрын хувьд ихэнхдээ сайн харилцаатай байсан ч мөнгө зарцуулах тал дээр нэлийн санал нийлэхгүй маргалж одоо эхэлдэг байсан гэхүүдээ те. Тэгээд тэр нь хурцтаад ирэхээр чанга дуурч эхлээд те. Тэр нь айгүй нэг айдас мэдрүүлдэг. Бас нервтүүлдэг санагдтыг. Тэгээ штэ. Чанга дуугараад эхлэхэр тий. Тэгэхээр гэрлэлт гэдэг гэхээр л тийм амархан тийм нөгөө төгс харилцаа биш юм шиг байгаа юм. Гэрэлтийн талаарх одоо нөгөө хүмүүсийн үзэл бодол өөр байдгаас шалтгаалаад бас хүмүүс өөр орчинд одоо нөгөө өсөж төрснөөс шалтгаалаад шал өөр үзэл бодолтой хоёр хүн одоо нөгөө монголчууд ярьдаг штэ. Тоонот гэр толгой холбоно гэхчээр тий. Амьдраад эхэлж байгаа гэсэн үг штэ. Бас нэг нь эмэгтэй нөгөөтг нь эрэгтэй болохоор юмд хандлаган ч гэсэн тэсөөр болоо явцдаг тий. Тэгээд тэр хоёр өөр хүн хамтдаа нэг гэр бүл болоод хамт байна гэхээр амар тайван амьдрна гэдэг нь бас л ухаан зарах хэрэгтэй юм шиг тийм нэг мэрэгэн ухаан зараад амьдрах хэрэгтэй юм шиг санагдаад идэв. Тийм шүү тий. Сонсогч таныг нэг зүйлийг сайн ойлгосоо гэж хүсэж байна. Учир нь бид хоёр гэрлэлтийг төвхтэй хэцүү гэж ерөөсөө ярьсангүй. Харин гэрлсэн хосуудын харилцаанд зарим нэг асуудлууд зөрчилдөө маргалдаа гардгаа гэдгийг бас энэ зүйлээр хэлхийг хүсэж байна. За тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн зочноо танилцуулъя. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань Пүүжа маань ирсэн байна. Пүүжа маань гэрлэлтийн талаар, гэр бүлийн талаар биднэрт сонирхолтой сайхан яриануудыг өрнүүлэх болно гэдэгт итгэлтэй байна. Сайн уу Пүүжа? За сайн байна уу хоёроо? Сайн байна уу? Хөтлж байгаа хоёртой болон одоо сонсож байгаа бас эрхэм бүсгүй танд бас өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд гэрэлтийн талаар хүмүүсийн бодол ер нь янз бүр л байдаг л да. Заримд маань ярилцахад хүнд сэдв байж магадгүй. Тэ? Эсвэл хин нэгний маань хүүхэд гэрлээд тусдаа гарах гэж байж бас магад. Ер нь амьдрал баян гэдэг штэ. Тэгээ гэрлэлт гэдэг сэдв бол одоо амьдралын бас амин чухал асуудлын нэг мөн үү гэвэл мөнөөс мөн.
гэж би бол хэлмээр байна. Тэгэхээр гэрлэлт гэж яг юу болохыг та нэг өөрийнхөө үгээр сайхан тодорхойлоод хэлээд өгөөч бидэнд. За би хичээе. За хоёр өөр гэр бүлд өсөж одоо төрсэн хүмүүс ингээд нийлээд нэг шинэ гэр бүл үүсгэхийг одоо бид гэрлэлт гэж нэрлэдэг байгаа. Одоо хоёр өөр орчинд өссөн, хоёр өөр хүмүүжлэлтэй гэж ярьдэн штэ. Яг тийм шиг. Тэгээ тийм болохоор гэр бүл болж байгаа хосуудын одоо хувьд аль нь гэрлэлтээс өөр зүйлийг хүсэж, хүлээж, тэ? Бас гэр бүл гэдгийг арай ялгаатайгаар ингээд төсөөлдөг. Гэрлэгч хосуудын маань аль алинд нь тийм баяр хөөртэй эсвэл гонигтай зүйлс амьдралд нь одоо за ер нь тохиолдож л байсан байж таа тийм. Тэгээд шинээр гэр бүл болж байгаа хосууд маань тэр бүх хуучин бодол, төсөөлөл, дурсамжаа одоо бүгд л аваад л ингээл хоёлаа гэрлэж байгаа шүү дээ. Зарим бүр ингээд нэгэндээ хэлэхгүйгээр нуугаад тийм. Тэгээ одоо ч гэсэн бид нэр хүүхдүүдээ ямар дурсамжтай өсгөж байгааг ингээд мэдэхгүй шүү дээ. Тэгээд хоёр маань ч мэдэхгүй байж болно. Би ч гэсэн бас зарим юм мэдэхгүй байгаа. Тэгээд хүүхдүүдээ одоо хараахан гэрлүүлээгүй байгаа аав ээжүүд харин боломж байна гэж би хэлэх гээд байгаа. За ямар боломж гэхээр одоо үр хүүхдүүдээ муу дурсамжтай гэрлэлт рүү хөтлөхөөс хамгаалах хэрэгтэй. Хамгаалах хэрэгтэй. Тэгэхэд бол та гэр бүл болоод гэрэлтийн талаар хосоо хэрхэн байгаагаар нь хүлээж авч одоо хайрлахыг үр хүүхдүүдтэй одоо чухалчилж зааж сурах хэрэгтэй байна. Гэр бүл болж байгаа хосуудад туслах хүн за ер нь туслахгүй хүнээс ер нь олон байгаа хаа. Тийм шүү дээ. Тий. Тэгээд ээж аав, эмээ өвөө гэл тэ. Бүр эсвэл сэтгэл зүйч болоод мэрэгжлийн хүмүүстэж хандаж мөнгө төгрөгөө яаж зөв зарцуулах, хүүхдээ өсгөхдөө юуг анхаарах талаар тусламж авч бас болно шүү дээ. За өөр нэг чухал зүйл нь дотоод сэтгэлээ би биедээ яаж одоо зөвөр илэрхийлж, ойлгуулж сурах вэ гэдэг асуудал. Тэгвэл одоо бас нэг дийлэнх тэ зарим үед одоо ингээ буруугаар илэрхийлэх чи одоо өдөөхдөө би одоо ингээ заримдаа тэгдэм л дээ их нэртэй нэг тийм асуудал гарч ирсэн. Ингээд дотроо бодоод байгаа юм а буруугаар илэрхийлдэг байсан. Тэгээ энэ зөвөр илэрхийлэх нь ямар амар чухал юм бэ гэдгийг бас ойлгосон гэхүү дээ. За тэгээд гэр бүлд бол одоо олон тийм зөрчлүүд бий болно. Тэ? Харин одоо Христэд итгэдэг хосуудын хувьд одоо альва зөрчил маргааны дараа Бурхны үг тэд нэвлэрэлийн хүч болдог нь одоо хамгийн том давуу тал. Тийм шүү тий. Хамгийн том давуу тал болдог. Энүүгээрээ л дамжуулаад эвлэрэх арга замаа айгуусаа олж чаддаг тий. За гэрлэлт бол одоо насан туршид үргэлжлэх эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа гэж Библиэд хэлдэг. За би нэг жишээ хэлье. Одоо Библийн Марк номын 17 дугаар ишлэлд. Тиймээс эр хүн эцэг эхээ орхиод их нэртэйгээ нийлж хоёул нэг бие махбод болдгоо. Тиймд тэд цаашид хоёр бус харин нэг махбод юм. Иймээс Бурхны хамттан нийлүүлсэнийг хинч бүү салгаг гэсэн байдаг. За социализмын үед ялангуяа Христэд итгэхээс өмнөх одоо гэрэлтийн талаарх ойлголт одооныхоос жоохон өөр байсан. Тий. Одоо харин үр хүүхдээ гэрлүүлнэ гэдэг нь дамаа итгэгч хүнийхээ зүгээс харахад бол гэрлэлт бол маш том хариуцлага гэж би бодож байгаа. За таны хүү эсвэл охин чинь бусдын төлөө насан туршийн амлалт өгөхөд бэлэн үү? Тэ? Та өөрөө хадам аав ээж болохтой бас бэлэн үү? Ингэж асуухаар одоо юунд бэлдэх юм болоо? Гэсэн бодол одоо орж ирж магадгүй. Одоо манай хоёр ч гэсэн орж ирж магадгүй тий. За энэ бэлтгэл хормын зардал ч юм уу эсвэл орон байр бэлдэх талаар бол ерөөсөө биш. Ерөөсөө биш. За юуны төрөнд эргээд буцаад нөө Библи рүү очие. За Марк номын 17-д гэсэн тий. Тиймээс эр хүн эцэг эхээ орхиод их нэртэйгээ нийлж гэж яг яахыг хэлж байгаа. Тэ? Хүүхэдтэй нь байршил зай энтрийн хувьд одоо холдож байгаа нь эцэгийг ах トゥ угээ зүрх сэтгэл одоо оюун бодлосоо аваад хайчиж байгаа гэсэн үг бол ерөөсөө биш. Ерөөсөө биш. Тийм шүү тий. Хүмүүс ер нь энийг айгүйх буруу ойлгоод ер нь яриад байдаг. Ер нь жоохон тий. Тэд бол таны хүүхэд хിവэрээ л байгаа. Хിവэрээ. За гэр бүл болсон хүүхдүүдийн хувьд одоо эцэг эхээ орхино гэдэг нь эцэг эх болсон таны хувьд одоо харилцаагаа өөрчлөх хэрэгцээ бий болж байна л гэсэн үг. Харилцаагаа өөрчлөх хэрэгцээ.
Өөрөөр хэлэх юм бол энэ цагаас эхлээд та тэрнтэй харилцахдаа таны удирдлага халамжинд байдаг хүүхэдтэйгээ биш. Харин насанд хүрсэн айлын нөхөр их нэртэй харилцаж байна гэдгийг битгий мартаарай. Тэгээд одоо хүү охинтой ханилсан хүнийхээ санаа бодолд одоо илүү анхаарч одоо санаа бодлыг нь сонсох харилцаа нь илүү одоо чухал болж ирнэ шүү дээ. Таныг сонсох нь багасаад таалагдах гэж хичээдгэж бас ингээд багаар ингээд ер нь болно л гэсэн үг. Тэгээ эхнэр нөхрийнх нь санаа бодол сэтгэгдэл нь одоо тэдэнд илүү чухал. Танихаас илүү чухал болно гэсэн үг. За та хүүтэй болно шүү дээ. Эхнэртэй илүү их цаг гаргаж гэр бүлийнхээ альва асуудлыг өөрөө шийдэж за хүүхдүүдийнхээ одоо хүмүүжилд нь анхаарч явах нь гол хариуцлагч шүү гэдгийг одоо сайн хэлж өгөрөө гэж би хүсмээр байна. Охиндоо болохоор аав ээжээсээ илүүтэйгээр одоо нөхрөөсөө асууж зөвлөж тэ одоо тусламж гуйж ярилцаж нөхөртөө өрх хүүхдүүдтэйгээ халамжтай нэгэн байх нь одоо хамгийн чухал гэдгийг бас маш сайн ингээд ойлгуулж өгөх хэрэгтэй гэмаа. За гэрлэг насанд хүрсэн хүүхдүүдэд амьдралын ухаан заах арга одоо үгэлж зэмлэх биш ээ. Харин бие биенээ ингээд халамжилж, хүндэлж байгаагаа үлгэрлэж одоо харуулах нь хамгийн том одоо заах арга шүү гэж би хэлмээр байна. За бас нэг чухал юм бол одоо өөрийнхөө хүүхэдтэй нийлээд тэр ханилсан ханыхын эсрэг одоо битгий л зогсоорой гэж би одоо хэлмээр байна. Тийм битгий зогсоорой. Зүгээр л өөрсдөнд нь шийдэх боломжийг нь олох хэрэгтэй. Манай хүүтэй суух эмэгтэй манай гэрийн ёс дүрмийг дагна магна гэл те. Хэлж магадгүй. За уучлаарай. Энэ ёстой эрүүл биш ээ. Ёстой эрүүл биш харилцаа шүү гэж би дахин хэлмээр байна шүү. Одоо хүүчин насанд хүрсэн өөрийнхөө гэрийн өрхийн тэргүүн болсон. Тэдний одоо аз жаргал бол таны ч бас аз жаргал шүү гэж хэлмээр байна. Гайхалтай юм а тий. Яг нөгөө монголчууд гэдэг шүү дээ. Захтансан газар майжлаа гэдэг шиг. Үнэхээр хэрэгтэй зөвлөгөө байна. Тэгээд тэдний аз жаргал бол бидний аз жаргал шүү дээ гэж бодсон чинь үнэхээр гоё юм байна тий. Тэгээд баярлалаа бүжээ. Баярлалаа. Өөр хүүхдээ гэр бүл болгоож өрх тусгаарлуулна гэдэг нь ямар чухал юм бэ? Монголчууд ч гэсэн яг гал голомтой залгуулан авч явж байна гэд маш их нөгөө нэг ач холбогдол өгдөг тий. Шинэ гэр бүл, шинэ айл болж байгаа нь яалтчгүй л одоо бидний болоод эцэг гэхээ орхиж байна л гэсэн үг ахна шүү дээ. Харин бид нар үр хүүхдүүд маань хизээ нэгэн цагт жигүүрээ дэлгээд биднийг орхиод тэгээ нөгөө явна гэдгийг бид нар эртнээс хүлээн зөвшөөрөөд бид нарт яг тийм нөгөө сэтгэл зүйн бэлтгэлүүд хэрэгтэй ахны. Тийм шүү те. Гэрэлтэнд бэлтгэх хамгийн чухал хэсэг нь одоо энэ юм байна л гэж би бүрэн санал нийлж байна. Бурхан гэр бүлийг яг ямар байгаасаа гэж төлөвлөсөн гэдгийг одоо Библийн үгээс болоод Бурханы үгээс мэдэх нь үнэхээр бидний амьдралд үнэхээр ач тустай байна. Тийм шүү дээ. Энэ үнэхээр чухал юм байна. Тэгээд Библиэд гэр бүл хэрхэн бүтснээс эхлүүлээд Бурхан гэр бүлийг хэрхэн загварчилсан, зорилго нь юу байсан гэх мэт утга учирыг бидэнд тайлбарлахаар зочин маань ирсэн байгаа. Бүгдээрээ нэг гоё сайхан дуу сонсоод гэрлэлт анх яаж бий босон талаар зочныхаа яриаг сонсъё. Хурийн уус бохши
Сэмэрсэн сэтгэлийн үзүү баярын нэг шиг хөлөгдөө үнхийн онгавралт бурхан таны бэлий мянган бэлийн гацаа хүргэн дуулмаар болох юм хүргэн дуулмаар болох юм Бүтээлх амьдралын харгүй гэрлийн бүзүүрэг юмаа аруунаас хариун чанар бурхан таны хүчит амтралие датан сүглэн мөргмөр болох юм Сарун чанар бурхан таны хүчит амтралие датан сүглэн мөргмөр болох юм сүглэн мөргмөр болох юм аруунаас хариун чанар бурхан таны хүчит амтралие датан сүглэн мөргмөр болох юм сүглэн мөргмөр болох юм аруунаас хариун чанар бурхан таны хүчит амтралие датан сүглэн мөргмөр болох юм сүглэн мөргмөр болох юм Тэгэхээр Библийн одоо хамгийн ихний ном болох Эхлэл номонд эхэнд Бурхан Тэнгэр газрыг бүтээжээ гэж эхэлдэг. За цаашаага Бурхан энэ ертөнцийн бүх юмсыг бүтээсэн. Эхлэл номын 2-ын 1-д "Ийхүү Тэнгэр газар бүх юмс бүрэлдэн тогтжээ" гэжээ. Бурханы бүтээсэн бүх бүтээлийн дундаас хамгийн онцгойгоор хүн бүтээгдсэн байгаа. За Бурханы бүтээсэн хамгийн анхны хүн бол эрэгтэй хүн байсан. За Бурхан тэр эрэгтэйг Адам гэж нэрлсэн. Эхлэл номын 2-ын 18 дугаар ишлэлийг харах юм бол эзэн Бурхан хүн ганцаараа байх нь сайн биш учраас би түүнд тохирох туслагчийг бүтээе гэд эмэгтэй хүн бүтээгээд түүнийг Эва гэж нэрлсэн байдаг юм. Тэгэхээр Бурхан эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээсэн гол зорилго нь юу гэхээр тэдний одоо хамтын амьдралаар дамжуулаад анхны гэр бүлийг бий болгосон явдал байдаг. За Эхлэл номын 2 дугаар бүлгийн 24 дугаар ишлэлд "Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод их нэртэйгээ нийлэн тэр хоёр нэгэн бий болох ажгүй гэсэн нь бас Бурханы зорилгыг маш тодорхой илэрхийлсэн байгааг бас харж байна. Бурханы бүтээсэн анхны хүн болох Адам, Еваг өөртөө хамааралтай хүн гэдгийг ойлгож ухаардаг. За тэгэхээр энэ хамаарал нь тэд бие биенийхээ төлөө хамтдаа байхаар бүтээгдсэн гэсэн үг юм шүү дээ. За Бурхан биднийг хамгийн онцгой бүтээл гэсэн. За тийм учраас эцэг эх хүүхдүүдийн харилцаа бол хүндэтгэл, хайр, дуулууртай байдал гэдэг одоо хамгийн дотн нандин зүйлс дээр тогтдог байх учиртай шүү дээ. Харин Бурхан юу юунаас илүүтэй хүний зүрх сэтгэлийн харилцааг хүсдэг.
За мөн Библиэд Ева бол Адамд яг тохирсон туслагч нь гэсэн байдгийг. Та нөхрийнхөө хамгийн сайн туслагч нь мөн үү? Тэр таньгүйгээр бүрэн бүтэн байж чадахгүй. Таны тусламж үргэлж хэрэгтэй байх болно. Танд нөхөр чинь хэрэгтэй, нөхөрт чинь та хэрэгтэй. Яагад гэвэл эр хүн, эмэгтэй хүн хоёр бие биенийхээ л төлөө бүтээгдсэн юм. Харин харамсалтай нь сүүлийн үед салалт ихсэж байгаа нь үнэхээр сэтгэл өвтгдөг. Эрэгтэй нэрэгтэйгээ, эмэгтэй нэмэгтэйгээ сонирхож гэр бүл болж байна. Тийм учраас урт удаан хугацаанд аз жаргалтай амьдарч чаддаггүй. Угаасаа л Бурхны төлөвлөгөө биш шүү дээ. Ижил хүүстэн гэр бүл. За яг үнэндээ жинхэнэ амар тайван дотор амьдарч чаддгүйг бид нар бодиттой харж болно. За бас нэг анхаарах зүйл бол ер нь ямар үндэстэн, ямар соёлтой байхаас үл хамааран ээжүүд хүүгээ өөрөөсөө салгаж ойлгоход их хэцүү байдаг л да. Хүүгээ гэрлэхэд сэтгэл зүйгээ бэлдээгүйгээс өөрөөс нь хол, өөр хүнтэй амьдрах болсныг нь хүлээн зөвшөөрөхгүй байдлаас болоод ээжүүдэд маань сэтгэл зүйн асуудал тулгардаг шүү дээ. За жишээ нь уур уцаартай болно, гэр бүлийнхээ харилцааг эвдэхэд хүргэдэг шүү дээ. Харин бид нар гэр бүлийн талаарх Бурхны зорилго төлөвлөгөөг харж дагаж чадах юм бол үр удмаараа бид нар ивэл ёроолыг хүртсээр л байх болно. За бидэнд зориулсан Бурхны төлөвлөгөөг бид үл тоомсорлож яавч болохгүй. Яагад гэвэл тэр юу сайн болохыг мэдж байдаг. Өөрөө дуртай зүйлээ хиймээр байна. Эсвэл хүмүүс бүгдээрээ л ийм болоод байгаа штэ гэж ярих хэрэггүй. Юу зөв, юу сайн болохыг би танд өнөөдөр сануулах гэж хэлж байгаа болохоор та нухастай сайн бодоод үзээрэй гэж хүсэж байна. За Библийнхээ Эхлэл номын 2 дугаар бүлгийг уншиж үзээд бусдтай бас энэ талаараа хуваалцаарай. Бурхны төлөвлөгөөний талаар бусдад хэлж өгснөөрөө тааж таны найз үр хүүхэд тань ёроолыг авна. За гэрлэлт бол амаргүй. Гисэн хэдиж Бурхны зорилго төлөвлөгөөнөөс битгий хазаагаарай. Бурхан бол төгс уран бүтээлч. Төвний бидэнд зориулсан гэрлэлтийн харилцааг нандинаарай. Гэрлэлтэнд зориулсан Бурхны сайхан зургийн нэг чухал өнгө нь бол бүсгүй таа шүү. Зочиндоо баярлаа. За баярлаа. Бурхан өөрөө биднийг бүтээсэн, бас бидний гэрлэлтийг өрөөдөг юм байна. Өнөөдрийн нэвтрүүлгээс нэг чухал зүйлийг олгож авлаа. Бид нар болохоор эмэгтэйчүүд бид нар нөхрөдийнхаа сайн туслагч нь байгаасэ гэж Бурхан хүсдэгэ гэдгийг үнэхээр сайн ойлгож авлаа. Тийм шүү. Тэгэд эхнэр нөхрүүд гэрлэлтэд Бурханы төлөвлөгөөний дагуу байлгах гэдэг нь бас маш чухал юм байна. Гэрлэлт гэхээр л нөгөө хоёр хүний хоорондын асуудал биш юм байна тий. Бурхантай гуруулаа хамт яг нэгэн харилцаанд зэрэг оролцдог юм байна гэдгийг бас олж харж байна тий. Тийм байна. Нөгөө цаашлаад аав ээжүүд маань ч гэсэн бас чухал үүрэгтэй байд юм байна. Манай гэр бүлийн харилцаанд Бурхан байгаа болохоор бид нар асуудлаа тодорхойлсон ч Бурхан дотор шийдэж чаддаг. Энэ гэр бүлийг минь бат бөх баяр хөөртэй болгож байдагт үнэхээр талархаа сууж байна. Тэгээд та нартай зориулаад нэг шүлгийг хуваалцсан. Нэр нь үнэхээр гоё нэртэй. Энэ нь болохоор Тулгын 3 чулуу гэдэг нэртэй. Зохиогчийн нэр нь ерөөсөй байхгүй юм байна лээ. За гэрлэлт хосын асуудал гэж боддог байлаа. Гэхдээ Бурхан оролцож байдаг гэдгийг би мэдлээ. Христээр удирдуулсан хосын гэрлэлт хуурч бүтлгүүтсэн удаа үгүй. Салж сарнан ботрохгүйн тулд сэтгэл зүрхээ хүлээн авахгүйгээр зэгцэлж харилцаатай нь үргэлжлэхгүй, зэгцэрч гэртэн төвхнөхгүй. Христ удирдагч нь болсон гэр бүл харахтал андшгүй дотн сайхан. Тоонот гэртээ ив найртай амьдарч тулгай гуруулаа толдог юм аа. Гайхалтай шүлэг байна тий. Тэгэд Христийг амьдралдаа ураарай гэж сонсогч таныг уриалж байна. Тэгээд Иесусийн үг амьдралыг тань яаж өөрчлөхийг хараарай. Тэгээд амьдралд тань гарсан эерэг өөрчлөлтүүдийг бас бидэнтэй хуваалцаарай. За гэр бүл олгонд л ер нь адилхан асуудал зөндөөл байдаг. Бид нар харин сонсогч таны төлөө залбирсаар байх болно. Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр маань таны итгэмжтэй, таны сайн найз, сайн туслагч байж чадна гэж итгэлтэйгээр хэлж байна. За тэгээд та бидэнтэй холбогдоорой. Та бидэн рүү бичээрэй. Бас боломжтой бол та бидэнтэй холбогдоод өөрийн биеэр асуулзаж, ярилцаж болно. Анхаарлаа хандуулсан сонсогч танд баярлалаа. Түр баяртай. Баяртай.
TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 90700751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.